За сайн байцгаана уу сонсогчдоо. Барилгын маань подкастын 5 дахь дугаар та бүхэндээ урьж байна. Өнөөдрийн дугаараар Анаграм компани гүйцэтгэх захирал Баатар цэцгийн золбоо маань оролцож байгаа ингээд мэргэжсэн архитектор манай Турк улсад бас төгссөн манай шилдэг архитекторуудын нэг байгаа. Тэгээд өнөөдөр бас бидний урилгыг хүлээн авч хүрэлцээсэнд маш их баярлалаа. Бас нэлээд завгүй байдаг хүнийг олж авах гэж бас тийм зөндөө юм басан дээр маш их баярлалаа. Баярлалаа урьж оруулсанд. Тэгээд яг архитектор гэхэр хүмүүс зарим ч бараг бидний мэргэжлийн ингээ нэрийг хэлж чаддаггүй шүү дээ. Тэгээд таны хувьд яагаад бас архитектор болохоор шийдсэн бэ? Ер нь архитектор гэж таны хувьд яг ямар шүү мөн гэж өөрөө одоо яг бодож явдаг вэ? Миний хувьд бол яг би санаандгүй архитектор мэргэжлийг сонгоцсон. Уг нь манай ээж бол эдийн засагч. Аав биолог талтай байхгүй. Ургамал судлаач. Тэгээд ерөнхийдөө 10 жилээс эдийн засагт нэлээд сонирхолтой байсан. Нэг ээж нөлөө байсан байх гэж бодож. Тийм байна. Тэгээд эдийн засгаар бэлдээд 7-8-аас хойш эдийн засагч болно гэж шийдсэн. Явж байгаад огцом шийдвэр гаргаад төгсдөг жилээ. Тийм байна тий. Ээж ч гэсэн бодож байгаад ер нь зөвлөд бодож чад ер нь эдийн засаг чам зөхгүй юм байна гэдэг юм хэлсэн. Тэгээд гэнэт болоод шууд нөгөө дизайн талдаа сонгож өөрөө илүү сонирхолтой байсан гэсэн үг байна тий. Зургийн авьяа центр байсан. Ер нь их зураг зурдаг байсан. Учираас бас тэр тал нэг зөх юм болов гэж зөвлөсөн юм аа. Тэгээд дизайн төрлийн мэргэжлүүдээс хайж байгаад өвгөнч архитекторыг сонгоогүй үйлдвэрлэлийн дизайнер гэж үзсэн тийм 3 жил сурсан байсан шүү дээ тий. Тийм үйлдвэрлэлийн дизайнд 3 жил сураад. Тэгээд яг ер нь гадагшаа бол зүгээр юм байна гэдэг бас л гэр бүлийн хорлоор шийдэгдээд тэгээд гадагшаа шалгалт өгсөн. Зөв харин зөв сонголт хийс. Яг нөгөө би яагаад бас архитектор болохоор шийдсэн бэ гэж асуусан учир нь гэхээр ер нь хөвчлэн манай архитекторууд тэр чинь дандаа нөгөө өв залгамжилсан одоо аав нь ч юм уу ээж нь юм уу одоо миний хувьд тэгэхээр манай аав чинь барилгын инженер байхгүй. Тийм болохоор бас яг сонирхож асуулаа л да. Тэгэхээр бас ээж бол бас их яг зөв харсан юм шиг. Зөв харсан шүү дээ. Тийм их алсын хараатай юм байна. Тэгээд Турк улсыг сонгох болсон шалтгаан нь юу вэ? Бас л санаанд байна. Нөгөө тухайн жил хуваар Монгол улсад нэг тийм гаднаас тийм хуваар гэдэг квотууд байдаг шүү дээ. Тэгээд ерөөсөө Туркэд л байсан. Тэгээ өөр улсад бол тухайн жил байгаагүй. Тэгээд Турк руу авчихсан. Тэгээд бас Турк хэлний бэлтгэл энэ төргээд бас яг бодох юм бол 7-8 жил болсон. Бүр нөгөө яг хэлний бэлтгэл гэж яваа сураад буцаж ирэхэд нэг гац 2 жил ажилласан уу юу? Ажилласан. Тэнд ер нь яг юу юм шиг бас нэг тодорхой хэмжээний авьяас харагдсан юм шиг байна багш нарт. Тэгээ манай багш нар ч өөрөө хувийн офистай болохоор 100 ажилладаг ч юм уу тийм. Тэгээд 2 дугаар курсээс хойш юу тасралтгүй ажилласан. Сургах ажил тийм. Тэр чинь бас нөгөө айгу том давуу тал болчихж байгаа шүү дээ. Бас нөгөө илүү нөгөө практик талдаа тийм. Бид нар чи ер нь нэг их сургуульд байхдаа нэг хвчлээ онол үзэж байгаа л тэгээд яг амьдрал дээр гараад яг нөгөө практик дээр илүү дахиад сурч эхэлсэн шүү дээ. Тэр нэр харцсангүй ш тэхэлцэн л тийм. Эндээс тэгээд яг одоо нэг архитектор хүн ер нь ямар байх хэвээр гэсэн тийм үзэл баримтлал ер нь суусан уу эсвэл яг бас тухайн үед бол мэдээж багш нар архитектор юм ийм байх хэвээр тийм байх хэвээр янз янз л зөвлөгөө өгдөг байсан. Тэгээд ер нь архитектор хүн яг тийм байх хэвээр гэдэг юу бас байхгүй юм шиг санагдсан. Нөгөө мэргэжлийн онцлог нь өөрөө амар малти одоо олон төрлийн мэргэжлийг хольж хийдэг учраас тухайн одоо аль төрөлдөө илүү сайн байна гэдгийг шалтгаалаад архитектор хүний нөгөө шинжин хувирчт юм шиг байна. Одоо юу гэдэг нь одоо нөгөө олон архитектор
байж болж байгаа юм. Одоо баригдсан барилгууд дээр онлын хувьд шүүмж өгөөд тэрийг ингээд архитектурын сэтгүүлүүд дээр нийтэлдэг тий. Илүү бичдэг төрлийн архитектур гэсэн үг шүү дээ. Бас эсвэл зураг мураг авдаг хүмүүс. Тий. Яг сайн зураг авдаг. Бүр яг зохиохтой авьяастай архитектурууд байна. Бүх архитектурууд бас их сайн зохион гэж байхгүй. Тийм шүү дээ. Судалгааны архитектурууд байна. Материал тал дээр. Тийм. Мэргэжсэн ч гэдэг юм уу. Бас яг барилгын хариуцсан архитектурууд байна тий. Яг бүх одоо зохиосон архитектурууд бүх деталь мэднэ гэж бас байхгүй. Тийм шүү дээ. Гэх мэтчлэн ингээд аюул олон төрөлтэй л байд юм байлаа. Тэгээ яванда Монгол ч гэсэн бас тэгхэл баг. Тэгээ төрөлжөл мэргэшэл явах гэж бодсон. Маш нарийн ажигласан биш үү? Яг таны хувьд яг аль нь вэ? Би бол ер нь одоо яг аль нь арай давмгай юм гэх юм уу да тий? Тэгээ яг зах зээлийн шаардлагаар маш жижиг зах зээл учраас болж үйл олон зүйл чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ миний сонирхол бол өөрөө илүү судалгаа хийгээд судалгааны үндэслээд дизайн гаргах юм байлээ. Үүний нарийн детайл одоо яг барилгын төвшөнд очсон жижиг детайл энэ төрийг бол заримдаа жоо үл тоох, үл тоошох маягтай өөрөө гал тэгж анзаараад байна. Тэгэхээр одоо жишээ нь манай компани дээр бол тэр одоо детайл зүйлийг манай нөгөө партнер хариуцдаг ч юм уу, илүү хариуцдаг ч юм уу те, илүү надаас чаддаг ч юм уу те. Тиймэрхүү байгаад байгаа шиг байна. Тэгээ би энэ нөхөөл яваад байгаа шиг гэж л анзаараад байгаа шүү дээ. Ер нь одоо яг ингээд хүмүүс аягүй шүүмжлэлтэй л хандаад идэх шүү дээ. Одоо ингээд Улаанбаатар хотын хувьд яста баахан барилга болчлаа. Төвчрэл баг энэ мэржлийн хүмүүс нь баг юугаа ижсэн бэ ч гэдэг юм уу нэг тиймэрхүү хандлага бас харагдах гад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр яг одоо миний хувьд гэвэл жоохон одоо хинч шүүмжилж чаддаг шүү дээ. Тэр нь болохгүй энэ болохгүй гэж ярьдаг. Зүгээр энэ дээрээс танд одоо яг Монголын одоо өнөөгийн архитектурын тал дээр одоо илүү шийдэл тал дээр ямар санаа бодол байдаг вэ? Тэгээ ер нь ингээд шийдчихвэл бас одоо нэгэнтээ ингээд босгоцсон энэ төлөвлөсөн хотыг чинь бүгдийг нь ураагаад ч юм уу тех боломжгүй учраас. Тийм ер нь тэгээд томоор нь харах юм бол системээр л системдэл зөв байх, зөв суулгаж өгөх юм шиг байгаа юм. Одоо жишээ нь за би бол одоо сурсан номоор л яриа штэ тийм ээ. Тийм та. Тэгэхээр одоо чинь яг эхлээд ерөнхий төлөвлөгөө маань хийгдээд дараа нь яг тэрнийхэн даа газар хуваарлалт маань яг ерөнхий төлөвлөгөө дааж хийгдээд тийм. Тэгээд хэрэгжүүлэлтэн дээр ч гэсэн яг тэр одоо хийц ерөнхий төлөвлөгөө нэг кодлоод тавьчихдаг да. Тийм тэрнийхэн дагуу хэрэгжүүлэлтийн яг боддоор хянаад тийм. Ингээд ирэхээр ингээ нөгөө нэгэн хүний ч юм уу нэгэн байгууллагын хийх зүйл биш болчиход байгаа байхгүй. Ийм дистараттай бүгд системтэйгээр зөв явах шаардлагатай. Тэгжиж илүү зөв голдролтой орох хэрэгтэй. Одоо манайд болохоор хэн нэгэн буруудахгүйс илүү бид хэд энэ нэг системээ илүү сайжруулахад л анхаарах хэрэгтэй юм шиг байна. Энэ өөрөө институт талдаа илүү бодлого талдаа тий. Бодлого төлөвлөлт талдаа байх хэрэгтэй зүйл. Тэгж хараад хувь хүний хувьд бол за яг нэгэн хот одоо хот маань ингээд нэлээ замраагүй болцсон ч гэсэн яг хувь архитектуруудын хувьд бол магадгүй юу хийж чадах вэ гэхээр илүү эцэгтэй мэрэгжилтэй эцэгтэй хандах одоо юу гэдэг нь захиалагчтайгаа илүү ярилцаж илүү ойлгуулж мэдээж захиалагч гэдэг хүн бол бизнес хийж байгаа хүн нөгөө талдаа архитектор бол тэр бизнесийг нь хилцэж байгаа хүн. Одоо бүтээгдэхүүний зохиож байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бас яг хувийн талд бол этикийн л байх л асуудал. Одоо тэр захиалагч бүх захиалагч нар бүгдийг мэдэх албагүй шүү дээ. Одоо жишээ нь би нэг эмчид очиж үзүүлэлээ гэхэд эмчийн хэлсэн юмыг л за гэхээс биш өөрөө нарийн мэдэхгүй байж одоо жишээ нь нөгөө одоо эмчийн одоо яс зүйд оролцож чадахгүй гэдэг шиг бид нар бас өөрсдөө бас их яс зүйтэй байгаа нөгөө захиалагч нарыг бас нөгөө зөв тал руу нас чиглүүлэх үүрэгтэй байгаа тийм. Ер нь хүнд ч одоо юм хэлээд ойлгох юм бол хүн хүлээн зөвшөөрдөг шүү дээ. Тийм байх ёсгүй гэдэг ч юм уу. Тайлбарлах хэрэгтэй юм шиг байна. Тайлбарлаад сайн ярилцах хэрэгтэй юм шиг. Тийм. Тэгэхээр яг нөгөө бас ойлгодог шүү дээ. Ингээл мэдээж бизнес хийж байгаа хүмүүс аль болох ашигтай бүх талбайгаа л
ашигтай талбай болохыг л жишээ нь хүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр одоо яг бас бидний нөгөө мэрэгчлэлтэй байгаагийн давуу талаа ашиглаж илүү нөгөө тайлбарлаж зөв талаас нь ойлгуулах хэрэгтэй тийм. Тэгээ бас нэг юм хэлмээр санагддаг. Яг хаа бид нар ч гэсэн өөрсдөө бизнесийг нь ойлгох хэрэгтэй болж байгаа тийм. Зөвлөд. Тэгээ яг их метр квадраттай байхад илүү ашигтай гэдэг ганцхан хэлбэр яваад байна уу? Тодорхой хэмжээний бага метр квадраттай ч гэсэн нэгж талбай өөрөө чанартай бол илүү ашигтай байх нь тийм. Гэх мэтчлэн иймэрхүү баланс дээр бид өөрсдөө бас их сайн ойлгож ажиллажуул бас тийм. Зөв яг уу би хуучин барилгын зураг засагчтай холбоонд ажиллаж байхад одоо манай зөвлөх Сарантуя инженер ярьжсэн байхгүй. Одоо тэр миний толгойд бүр яг ингэ байдаг. Одоо яг ингэ нөгөө энэ одоо ингээл бөөгнөрчлөө, шамбаарчлаа гэж шүүмжлэхээс илүү энэ чинь өөрөө нөгөө юм бодлого төлөвлөлттэй ажил байдаг юм аа. Томоор нөгөө бодлогоо зөв ингэж гаргаж иж энэ өөрөө ингэж цэгцэрдэг болохоос биш ингээл барьж аваад нэг жижигхэн дүрм журмын ч юм уу өөрчлөөд нэг ганц дүрм журм, норм дүрм өөрчлөөд энэ өөрчлөлтүүд бүр ингээд нөгөө томоор тий бодлого төлөвлөлтийн хувьд харах хэрэгтэй гэж нэгдэг байсан. Тэр л яг болоод байгаа юм та. Тэгээд яг нөгөө томоор нь дээрээс нь уулан дээр гарч байгаа ч юм уу бид нар ингээ хотыг харахаар нэг арай өөр төсөл буудаг шүү дээ. Зөвхөн нэг хороолттой байгаад тахгүйгээр. За ийм байна. Юу танаа компани би бас танилцуулгыг үзсэн л дээ. Тэгээд яалтчгүй энэ дундаас бас таны хийсэн бүтээлүүдийг асуухаас өөр одоо аргагүй тийм одоо шийдлүүд аявуух харагдсан. Тэгээд маш их бүтээн байгуулалтанд одоо ингээд бүр бодиттой хөв нэмэр оруулаад явж байгаа гэж одоо би харж байгаа. Тэгээд яг нөгөө нэг зураг төсөл байж байгаа яг нөгөө бодитоор ингээд нөгөө бүтээн байгуулалт явах чинь бас цаг хугацааны бас нөгөө хөрөнгө оруулалтын асуудал явж байгаа шүү дээ. Тэгээд яг эндээс онцлол Sky Garden тий одоо энэ шинэ ярмаг мөсөн хотхон гэл одоо ингээл мөсөн ордон гэл зөндөө зүйл байна. Би тэгээд өнөөдөр зориудаар бүр тэр мөсөн ордонд бүр өөрийн биеэр очиж үзлээ л дээ. Яг нөгөө ингээл видео медиа бичлэгийн зөндөө харсан. Тэгээд яг тэн дээр бол одоо ашиглагч байгууллагын зүгээс олон ингээл янз янз юм ярьж байгаа. Гэхдээ тэрийг анх нөгөө ингээд хөрсөн дээр буулгаад яг бодтойгоор тий ингээд төлөвлөхөд би бас таны нэг урдны нэг ярилцлагыг уншсан бүр 8 сар энэ судалгаа хийгээд яг одоо ингээд дизайн те гадна харагдах байдал төлөвлөлтийг гаргахад бол нэг 2 сар 3 сар орчмын хугацаа зарцуулсан гэдэг чижсэн. Тэгэхээр тийм та яг зүгээр бүтээлүүдээс онцлоод энэ мөсөн ордны талаар яг тэгэхээр би бас та нөгөө түр хэлсэн шүү дээ. Би бол илүү ингээд нөгөө судлах те судалж ич тэрэн дээрээ төлөвлөлт хийдгээ гэхээр энэ дэр бас яг агуулга нэг тэгээд бас ороод их бас гой бахархалтай санагдлаа л та тийм. Тэгээ манайд бол шинэ сэдв шүү дээ тий. Мөсөн ордон гэдэг чинь бүр анх удаа хин хийж үзээгүй. Тийм хин хийж үзээгүй тий. Захиалагчийн зүгээс нэг авууштай нэг баярламар юм юу гэхээр монголчуудаараа хэлгэнэ гэсэн. Монголчууд зохиож чадна гэдэгтээ итгэсэн л гэдэг. Тэгэхгүй бол бас хин хийж байгаа учраас бас архитектор авчираад хийх бас амархан. Тийм томоохон төслүүд чи хвчлэн гадаад байх нэг оролцсон байдаг шүү дээ. Тийм тэгээд яг бид ойрхоноор нь Орос луу явж үзсэн. Тэгээд яг үндэ Оросууд маань яг наадлын нэг Иркутск юу энтрээр улаан энтрээр явж үзсэн. Тэгээд яг үндэ шаардлага хангахаар тийм байгаагүй л дээ. За. Тэгээд захиалагч шаардлага хангана гэдэг нь та жишээ нь ямар тийм шаардлага тавьчихад явсан бэ? Яг илүү маркет талдаа төслүүд их байсан. Яг ордон гэдэг утгаараас наагур байдгүй юм байлаа. Тийм тэгээд архитектор ч гэсэн өөрөө ер нь та хэд илүү том юм өсөж байгаа, илүү сайн юм өсөж байгаа бол нэг бол юу Скандинавын улсуудаар яв, нэг бол Канад л ер нь зүгээр тэг идэг. Канад ч нөгөө дөрөв улирлалтай учраас тийм. Тэгээд дээрээс нь хоккей их хөгжсөн учраас та нарт бүх тэр нөгөө юу гэж илүү сайн хэлж өгнө гэсэн. Нөгөө нюансууд байдаг шүү дээ. Тийм. Тэгээд Канадын видео архитектур гэдэг компанитай холбогдоод тэднийх цаашаа HDR гэдэг компанитай дахиж холбогдоод шалтгаан нь болохоор яг залуудаа хоккей тоглодог байсан, лигт байсан тамирчин өөрөө архитектор болсон. Вау.
Тийм тэгээд тэр хүнтэй холбож өгөөд. Тэгээд бид хэд Канад яваад. Тэгээд 9 сард нар орж үзсэн. Бүх тийм ордлон байдаг юм уу Канад? Канад бол ер нь хоккейн юу юм бэ лээ. Орон юм байна тийм. Тэгээд хамгийн нөгөө популяр одоо нийтлэг спорт нь хоккей юм байна л. Тэгэхээр мусаар аюу их байдаг л. За манайх арай гэж нэг ганцтай болж байгаа чинь тий. Тэгээ яг тухайн архитектор нөгөө хоккейч байсан болохоор илүү арын албаны илүү нарийн мэдээлэл тэр болгоо нөгөө архитекторууд хардгүй юмыг хэлж өгсөн л да. Яг өнгөц ороод хоккейн талбай юм байдаг гэхээсээ илүү хэмжээ дамжаа ярихаасаа илүү нөгөө тоглож байгаа тамирчдын сэтгэл зүй, үзэж байгаа үзэгчдийн сэтгэл зүй, хожигдсан тамирчид ямар уртай байдаг, ямар аашаа гаргадаг. Гэх мэтчлээ хожигдсан багийн юм уу одоо хожигдож яваач юм багийн дасгалжуулагч бас ямар сэтгэл зүйтэй байдаг гэдэг. Тиймэрхүү зүйлүүд илүү нэг хувцсны өрөөнд дээр илүү харагдах бах. Тийм одоо жишээ нь хувцсны өрөө чинь булан тохойтой байхгүй яг тэг дөрвөлжин байгаад голдоо дасгалжуулагч нь зогсоод тэгээ бүх тамирчны нүд рүү харж авдаг гэдэг юм байл. Зөв. Тиймэрхүү зүйлс нэлээд чухал. Тэгээд одоо хожигдоод орж ирж байгаа тамирчин ч одоо цаваага юутай хүйтэй шишээд шүү. Тиймэрхүү нэг ширүүн дээр бэлэг дээр харж байгаа чинь тэр нөгөө цохиж мөхөөл одоо хаалга их цогтөг шүү. Хаалга малга их цогтөг шүү дээ. Тэгээ гараа хоолт юм байлээ. Тэгэхээр дараагийн тэмцээнд гарч чадахгүй болно ч гэдэг юм уу те. Нарийн их ярьж өгсөн. Тэгээд юуны хувьд бол Канадын хоккей, Европын хоккей бас их ялгаатай юм лээ. Юу ялгаатай гэдэг нь Канадад бол баг үндэсний одоо монголоор бол монгол бүх шиг тий. Тэгэхээр үндэсний хэмжээний учраас Канадад нэг тийм тодорхой соёлтой юм байна. Одоо үзэгчд хоорондын суудлаа ойрхон байх хэрэгтэй ч гэдэг юм аа тий. Тэгжээс нөгөө үзэгчтэйгээ харьцах дээрэс нь талбайтайгаа их ойрхон байх хэрэгтэй юм л. Одоо хоккейчид шиг хүчтэй зохиод шилэн хаалтыг зохино шүү дээ тий. Тэгэхээр тэрийг баг мэдэрч явах хэрэгтэй гэж үздэг юм байна л да. Үзэгчд бас их нарийн юм байна тий. Тэгээ биентэйгээ их ойрхон суух нь бас тэр хөгжин дэмжигчдийн нөгөө уур амьсгалт их юу байдаг. Европ бол илүү стандарттай тий. Хоккейн талбаас 1 м 50 зайтай суудал байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Үзэгчд хоорондын зай хол байх хэрэгтэй ч гэдэг юм тий. Тэгээ дээрэс нь үзэгчд одоо үзэж байгаа үзэгчд орж ирээд суудлынх нь доошоо суух нь илүү зөвхөнжтэй байдаг гэх юм уу тий. Ийм хүн нэг хөдөлгөөний бас нөгөө тий яг нөгөө ихтэй юм бэл. Архитектор хүний бас нэг давуу тал чинь за одоо эмнэлэг хийх гэж байгаа бол яг мэдээж бид нар барилгын норм дүрм стандартууд байдаг. Тэн дээр яг одоо нэг хүнд ногдох талбай ч юм уу одоо функционал схемүүд байдаг шүү дээ. Гэхдээ давхар нөгөө ингээд яг нэг юм технологи гэж яриад байдаг шүү дээ. Тэрийг одоо технологи гэх үү юу гэх үү одоо сэтгэл зүй бас ороод ирж байна. Сэтгэл зүй тэр болгоны давхар ингэж нөгөө судлах шаардлагатай байдаг шүү дээ. Тэрийг тэгэхээр зэрэг нөгөө би ч гэхэд одоо сая ингээ нэг төр хэмнэлгийн пост зүгээр ингэсэн чи хүмүүс чи төрөх гэж байгаа мó л гин тий. Тэгэхээр нөгөө нэг гол нь би яг нөгөө нэг тэнд нөгөө ажиллаж ашиглах гэж байгаа хүмүүсийн талаас бас харахын тулд яалтчгүй ингээд тэнд дотор ажиллаж байгаа ч юм уу эсвэл магадгүй таны хувьд бүр Канад яваад тэр хоккейч өнтөө уулзаад зөвлөгөө авсан гэдэг шиг яг нэг яалтчгүй тийм хэрэгтэй байгаад байдаг тий. Тий. Энэ нь бол нөгөө архитектур гэдэг зүйл чи өөрөө Монголд яг уран барилга гэж орчуулад байгаа юм тийм үү. Гэхдээ илүү өргөн хүрээтэй сэдв шүү дээ тийм шүү дээ. Аливаа миний ойлголтоор бол орон зайг зохион байгуулдаг. Ерөөсөө хүн гэж боддог. Яг тэр орон зай ч өөрөө барилга халбгүй. Гадны орон зай гэж байна, дотор орон зай гэж байна. Зүгээр бидний ашигладаг, дийлэнхтэй ашигладаг одоо барилга болчих. Зэвсэг нь өөрөө барилга байж магадгүй тийм. Тэгэхээр орон зай дотор өөрөө үйл ажиллагаа явагдахын тулд тэр орон зай доторх сэтгэл зүй чухал одоо комфорт чухал тийм хэрэглээний тэр зөв байдал нь чухал гэх мэтлээ аюу олон талтай гэж харагдана. Тэгэхээр ялцчгүй тэнд одоо аливаа нэг орон зай хэрэглэж байгаа хүний сэтгэл зүй бол маш нэгдүгээр талтай тийм байж сайн архитектур болж байна гэсэн. Тийм сайн архитектур. Тэрнээс биш зүгээр нэг юм
сав гэж бас ойлгож тийм болохгүй ийм байх ёстой гэж яг норм дүрэн дээр яг ийм байсан. Эннийхэн дагуу яг ерөнхий эсгэмүүдэ гаргадаг ч гэсэн бас давхар нөгөө тэмцээч хүн ая тухтай байхын тулд яг нэг юм судалгаа хэрэгтэй болдог тийм. Өнөөдөр тэгээд бас нэг зүйлийг мэдсэн одоо тэр мөсөн ордны тэр нөгөө мөсний одоо нөгөө бид нар нөгөө коток гэж яриад байдаг шүү дээ тэр талбай. Тэн дээр яг гоо тэр нөгөө өмнө тайлбарлаж явахдаа ингэсэн л дээ манайхан ч нөгөө гадаа ингээ мөс хөлдөөгөөд гулгадаг шүү дээ. Тэгэхээр нөгөө яг гоо хичнээн шүүж байгаа ч гэсэн янз янзын байдлаар тэр нөгөө одоо жижигхэн шороо чулуу байдаг. Тэгэхээр манай одоо яг энэ ордонд ингээд тэр мөсөн дээр гулгахад ямар ч тийм асуудал байдаггүй. Одоо тэгэл бас тэнцээч нэгэл нөгөө тэр мөснийхөө нөгөө гутлынхаа ир гэж байдаг шүү дээ. Тэрийг гинтэхээс ахуулаад бас тийм асуудлууд нарийн ширийн тийм бас жижиг шижиг юмнуудыг бас байдгийн байна гэж би бас харж байсан байхгүй. Тэгэхээр архитектор хүн чинь яг тэр болгоны нөгөө жижиг шажиг гэлтгүүгээр бас тооцох хэрэгтэй болоод байх шиг харагддаг. Австрийн компани ер нь технологиг оруулж ирж хийсэн. Австрийн компаниас яасан. Тэгээд яг эскиз дурж хад бол тэр болгоныг бас бүр нарийн одоо технологи талаасаа бол яг мэдээж очиод үзсэн ийм өрөөнүүд байх хэрэгтэй гэдгийг бол мэдсэн тийм шугам ингэж явдаг ярьдаг гэдэг. Яг Австрийн компани дундуур нь одоо ажлын зургийн дундуур орж ирэхэд бол Австрийн компаниудтай бас тэр технологи талын хүмүүсээс бас юм сурсан л та. Яаж одоо мөсөн хөлтдөө яавал адаглал тэр доотлын шугамыг одоо уртааш нь байрлуулах уу, хөндлөн байрлуулахаас хавлал эдийн засгийн хямралтууд нь яригдаж тийм өсний хурдан хөлдөх ярих тэр яригддаг юм байл л да. Тэгэхээр тэрэн дээр бас их нарийн байлаа. Тэр болгоныг бас цуг суугаад Монгол тухайд нэг ковид гараг байсан болохоор Монголд ирээд Монгол цуг бас ажиллаж аваад явсан. Хэдэн онд яг зурагдлан ирсэн бэ? 18 онд Канад яваад 28 оны өвөл зурагтад 19 оноос эхэлсэн. Зөв. Ер нь бас харьцангуй нэх удаагүй бүтээн байгуулалтсан төсөл гэсэн үг байна шүү дээ. Яг би яагаад тэгж асууад байна гэхээр нөгөө танай компани танилцуулгыг байхад зарим төслүүд нь бол одоо яг ингээд төслөөрөө бүтээн байгуулалт нь харах эхлэхгүй байгаа тий. Тэгэл харчаад яг үнийг хэлэхэд бол хөөх одоо нөгөө ваавлтай хэлдэг шүү дээ тэр шиг. Тэгээд та өөр яг хөө тэгээд ингээд одоо нөгөө концепт гэж ярьдаг шүү дээ. Одоо яг үзэл баримтлах уу юу гэж орчуулах уу тий. Тэн дээр харахад бас аюу тийм юу одоо нөгөө хүмүүсийн нөгөө нэг ая тухтай байдал зөвхөн одоо нөгөө дан барилга биш гадна тогтчлолт тий тэр бүх зүйлийг одоо илүү ногоон байгууламжтай нэг уйж одоо нөгөө хүний яг нөгөө тата орчин бүрдүүлэхэд илүү анхаарал үзэл баримтлал орд юм уу да гэж надад харагдсан л та. Та яг бас өөрийнхөө энэ одоо яг энэ бүтээлүүд дээрээ тусгадаг гэх юм уу баримталдаг гол үзэл баримтлал гэх үү тий тэр юу вэ? Тийм мэдээж нөгөө бид ч хүний төлөө орон зай хийж байгаа учраас хүндээ л зохицуулах хэрэгтэй. Одоо юу гэдэг машинд зориулаагүй шүү дээ тий. Тийм болохоор хүннээ нэгдүгээр тавина. Хүн таатай байхын тулд хүнд юу шаардлагатай юм тий. Нарны гэрлүү ногоон байгууламж тухтай суух талбай юу тий. Энэ болгоны бүгдийн ер нь эхлээд хүнээ бодож яаж одоо зохиодог гэсэн үг. Тийм болохоор одоо концепт дээр магадгүй тэр их олон схем хийж харагдсан багтай танилцуулгаас одоо нарны авирлалт ч гэдэг юм ингээд нөгөө байгууламжийн ялгаа. Тийм тэгэхээр ер нь хүнээ нэгдүгээр тэр үгээс айгу ойлгомжтой байгаа байхгүй тийм. Тэр үгээс яалчгүй тэгэл нөгөө сургуульд заасан зүйл багш нар бүгдийг шаарддаг л байсан. Тийм тэгэхээр энэ бас нөгөө сурсан зүйл. Тийм л яг би ягаад заавал энийг онцолж асуусан бэ гэхээр одоо зураг төсөл хийж байгаа одоо би ч гэсэн өөрөө бас зураг төслийг явдаг те ингээд яг хоо илүү нөгөө ингээд нэлээд бас олон байгууллагуудын танилцуулах ч юм уу тэр зүйлийг харж байхад мэдээж сайн төлөвлөлттэй гоё байгаа ч гэсэн яг тэгэж бүр ингээд за бүр деталь биш ч гэсэн ингээд салгаад те за энэ хэсэг нь одоо ногоон байгууламж нь энэ хэсэг нь олон нийтийн хэсэг нь энэ яг одоо хувийн орон сууцны хэсэг ч юм уу ингээд тэгэж үзүүлээд магадгүй илүү нөгөө нэг үзүүлэх таниулах зүйлийг одоо нэг хүмүүс бас илүү одоо нэг ойлгомжтой байдлаар харуулсан байгаа юм. Анзаарчихсан байхгүй надад. Бид тэгэд яг хүн гээд
харахаар илүү хурд ойлгодог Тийм. нэг хурцын биччихээр бас тэр болгон дийлэх нь уншдаг. Тийм болохоор болж ивэл харагдах хэмжээнд тайлбарлавал амар юм уу гэдэг. Яг энэ бас нөгөө таны бас нөгөө нэг сургуулийн ч гэдэг юм уу бас нэг тийм соёл байна уу да гэж бас. Тийм байна уу? Яа нөгөө Турк, Европ гэлтгүй манайхад бол энэ нөгөө архитектурын уралдааны соёл ихтэй. Уралдаан их болдог. Турк ба Европ ба бусад орнуудтай. Бид хэд ч тэгээд нөгөө багш нараа дагаад уралдаанд их ордог байсан. Тэгээд уралдаан гэдэг чинь ерөөсөө нэг 3-4 хүн самбар дээр бүх юм ойлгох хэрэгтэй болно. Тэгэхээр илүү график сайтай, графикаараа илүү ойлгуулж чадсанууд нь үндсэн агуулмж нэг тайлбарлаж чаддаг. Тэгэхээр илүү тийм хараад шууд ойлгохоор илүү хурдан ойлгох хэмжээнд график хийсээр ер нь бараг тэгээд сурцсан гэх юм. Тийм байна тий. Бас нөгөө угаасаа эн чинь бас нэг үний нэг дадал яваад байгаа шүү дээ. Зуршил. Тий. Тэр тал дээр л байна л да. За танд та яг өөрийнхөө бүтээлүүдээс онцлоод яг энд би ийм одоо миний яг одоо манай байгууллагын ч юм уу үндсэн үзэл баримтлал орсон тийм төслүүдээс танилцуулбал юу байна? Ер нь яг нэг юм баригдсан биш. Орон сууцны хороол гээл тэгэл одоо олон нийт гээл ер нь бүгдийн л төлөвлөлт хийж явах шиг байсан л да. Танилцуулах дээрээс харахад. Одоо бол Мөсөн ордон байна. Мөсөн ордон дээр илүү шинэлэг юм хийж чадсан байх гэж би бодож байна. Геометри өвчтэй, архитектурын өвчтэй. Тийм хэвшмэл сэтгэлгээ биш те нэг барилга гэхээр л бараг л нэг дөрвөлжин эсвэл нэг бүр дугуй те эсвэл нэг гурвалжин гэсэн сэтгэлгээ хийсэн санагдсан те. Мөсөн ордон дээр яг барилгаар тэр тухайн дотор агуулмжийг бас илэрхийлэх боломжууд байдаг шүү дээ те. Одоо жишээ нь Мөсөн ордон бол хоккей ордон тийм үү? Хоккей ус өвлийн спорт. Хоккей өөрөө их динамик хүчтэй спорт тийм үү? Маш их хөдөлгөөнтэй. Тэгэхээр дүв дөрвөлжин байшин дотор байхаар тэр жоохон авцалтахгүй шүү дээ. Дотор агуулмж байгаа тийм. Тэгэхээр байшин өөрөө тийм хөдөлгөөнтэй динамик одоо нисгэж байгаа юм шиг тийм ингээд тийм байлгах гэж үзсэн. Мэдээж өнгөний хувьд ч гэсэн жоохон тэр өвлийг санагдвал өнгөнүүд тийм билээ. Байвал зүгээр гэж байна. Шинэ ярамгийн хувьд бол бидний манай багийн хамгийн анхны төсөл байхгүй. Бүр одоо 10 жил өмнө байгуулагдчих та зурж ирсэн учраас шинэ ярамгт бол хайртай. Бүх дотор нэг интерьерээс нь авахулаад хаалганы бариулаас нь авахулаад ноцолтой эхэлсэн учраас маш их туршлага суулгасан төсөл. Бас яг тэрний хойно цагаан MMS гэдэг компани MMS Group-ийн шоурум офисын барилга байгаа. Сая өнгөрсөн л одоо нэг зам дагуу байсан тийм. Тэр өөрөө бас их юутай. Шинэ ярамгийнхаа ертөнцийн зүгээр арт л та гэсэн үг. Тийм, хойдолтой нэг цагаан 2-3 давхар барилга байгаа. Тэрээс манай байгууллагад нэлээд шинэлэг болсон нөгөө бид хэд илүү нөгөө sustainable тал руугаа яг тэр барилга дээр нөгөө ажиллаж үзсэн. Тэгээд нарны энергиэр одоо хэрэглээ даах гэх мэтчлэн. Тиймэрхүү илүү технологи талтай илүү шинэ тийм барилга байгаа. Тэр бас их сонирхолтой барилга болсон. Ер нь сэдвүүдийн хувьд бол эднэр их таалагдаад байдаг. Одоо энэ барилга маань таалагдав. Мэдээж дахиад өөр барилгууд байгаа л да. Тэгээ яг одоо санаанд орж байгаа юм аа л байна. Тийм байна. Би яг таны бас фэйсбүүкийг нэлээд хож үзсэн л дээ. Тэгээд тэр нөгөө одоо Өгсөрмөл амны сууц гэж нэрлэх юм да. Ер нь яг Монгол яг амны сууц хаус гэдэг ойлголт бол нэг шин зүйл биш л дээ. Гэхдээ яг одоо нөгөө ковид гарснаас хойш ер нь манай Монголын ард түмэн гэх үү те амны сууцны талаар ер нь болий бас нэг нийтийн орон сууцнаас илүү гэдэг тийм нэг хандлага байгаад шүү дээ. Арай бас нэг хүмүүс одоо нөгөө орон сууц шиг боддог байсан бол амны сууц гэдэг чинь өөрөө тусдаа юм бие даасан объект юм аа ингээд гэдгийг илүү ойлгоод авах шиг байна л да. Та ер нь яг энэ хаус тал дээр амны сууцны
одоо яг хөвчлэн хотхон байдлаар л төлөвлөж ийн л да манайхан тий. Тэр тал дээр таны ер нь хооштой ер нь ямар болох бол гэж бодож байна. Илүү одоо шинэлэг байдлаар яаж төлөвлөлт хийвэл гэдэг юм уу таны санал ямар санал? Тий. Сүүлийн үед ялангуяа ковидос хойш хаус их тренд болоод байна тий. Тийм тренд болж байна. Тэгээд төлөвлөлтөө яг бидний мэддэг нэг амны суудсны уламжлалт ойлголт бол нөгөө манай гэр оролт байдаг байшингууд шүү дээ. Хашаа дотор байшин гэх юм уу, шавар байшин гэлтэй ирдэг ус шүү дээ. Дөрвөлжин хашаа дотор нэг буланд нэг дөрвөлжин байшин тавиад тэгээд тэр том талбайг яаж ашигладیں те нэг өөрсдийнхээ ашигладаг байсан шүү дээ. Тийм. Хаус бол нэг талдаа одоо өнөөгийн бидний амьдралд нийтийн орон сууцаас арай илүү үнэтэй. Тийм. Арай жоохон тансагдуу зүгрүүгээ явж байгаад одоо харин жоохон нийтийн болж эхэлж байна гэж би хараад байна. Одоо масс энэ хаус руугаа бас их сонирхоод байна. Тэгээд бас нэг 2-3 айл зэрэг. Тэгэхээр хаус гэдэг юм заавал өөр үнэтэй байх хэрэгтэй гэдэг ойлголт бас өрөөсгөл болж эхэлж байгаа шүү. Хаусн дээр би зүгээр юу анзаараад байдаг вэ? Бид ч гэсэн бас хаус руу их орж л байна л да. Захиалгууд бас их ирж байна. Нийтлэгийн алдаа байгаа нь юу вэ гэхээр миний хувьд алдаа гэж хараад байна л да. Зүгээр нэг байдаг орон сууцны 3 байрыг мөн 4 байрыг аваачаад тастаад зүгээр нэг хашаан дотор аваачаад тавиад тэр хаус гэдэг. Хаус бол өөрөө дөрөвний хэлдэг шиг гатан болон дотор орон зай нийлбэр учраас хаусыг зөвхөн дотор хэрэглэе гэж үзэхгүйгээр гаднатайгаа харьцаж хэрэглэнэ тий. Гадна талбай хэрэглээ, дотор талбай хэрэглээ хоорондоо бүр нэлээд нягт холбоотой гэж боддتي. Тийм учраас гадна орон зайг мартаад зөвхөн туслаа гэдэг агуулгыг барьж авч хаус бариад эхэлж гэнэ удаа гэж хараад байгаа. Тэгээ явандаа энэ тэгээд мэдээж өрсөлдөөнөөр ингээд сайжрал явах л та. Яг зүгээр миний нэг анзаарсан ч юм уу би бас яг буруу анзаарсан ажигласан ч байж магадгүй. Ер нь архитектурууд ер нь нэг хаусны зураг бараг хийдэггүй байсан да. Яг нэрсэр яг нэг одоо найз нөхдөд бол би нэг цуслангийн байшин хийх гэж байгаа маа зургийг одоо тэ эсвэл нэг зураг гэхээс илүү хөвчлэн интерьерийн ч юм уу те хийлэгдэг байсан бол хөвчлэн одоо олон нийтийн орон сууцны барилга хийдэг гэсэн бол яг сүүлийн нэг одоо 5-6 жил гэхүү те тэр хүмүүс илүү нөгөө яг амны сууц тадлынхаа зургийг хийлэгдэг болчих те одоо илүү ач холбогдол өгж энэ бас миний нэг бас нэг үйл хөдлөх хөрөнгө штэ тэр талаараа хандаад байна уу гэж хараад байна л да. Тэр угсармал орон сууц гэ таны нэг пост хийсэн л та. Тэр тал дээр яг нөгөө одоо манайхан ч нь бол хөвчлэн ингээл нөгөө өөрсдөө нэг аж ахуйн аргаар ч юм уу ингээд нэг бариад байгаа шүү дээ. Нэг тоосго өрөөд ч юм уу ингээд. Тий, угсармал орон сууцны хувьд бол яг одоо бид тест хийж үзэж байна. Зөвхөн тест хийгээд нөгөө технологи судлаад аль нь илүү нөгөө боломжит ингэдэг. Боломжит гэдэг маань технологиудтай үнийн хувьд ч тэр илүү хүртээлтэй байж болох тийм. Хаус гэхээр хүн болгон авч чадахгүй бас тэнгэрийн биш тийм. Боломжийн үнэтэй байх гэдэг талаас нь энэ жилээс л ерөн судалж эхэлж байгаа. Түүнээс яг энэ дээр ингээд масаар нь хийсэн туршлага бол одоо байхгүй. Тийм. Жон тест талтай байгаа учраас одоогор нэг сайн хэлж мэдэггүй байна. Яг та тэгж штэ ингээд хаус бол зөвхөн дотоод орчин биш ээ. Гадаад орчин гэдэг чинь штэ. За жишээ нь та одоо өөрөө ингээд өөрийнхөө амьдрах хаус их ч юм уу. За яг нэг тийм байвал яг ингээд гоё ч юм уу яг чистнийг нэг тийм сонголт шүү дээ. Тэр талаас та бас илүү одоо нэг өөрийнхөө харсан өнцгөөсөө хэлж өгөөч. Одоо манайхан бол ингээд зөвхөн дотоод орон зай гэж ойлгоод байна ч тийм. Ямар талаас нь судлуулч гэдэг юм уу? Яг үндсэн нөгөө нэг хаус гэлтгүй амьдрах орон зай өөрөө хоёр хуваагддаг тийм. Юу гэхээр гэр бүлийн гишүүдийн буюу нэг дундаа хэрэглэдэг нэг талбай буюу том өрөө галтгаа тийм. Холлох хэсэг магадгүй тийм дундын ойлч гэдэг юм тийм. Нөгөө хэсэг нь бол тухайн гэр бүл гишүүдийн хувийн орон зайнууд байгаа. Жишээ нь эцэг эхийн өрөө тусдаа. Хүүхдүүдийн тусдаа гэдэг юм. Тэр өрөөнүүд дотор орон зайд ч тэр гадна орон зайд ч тэр болж өгвөл бас байвал зүгээр магадгүй террас гэхэд одоо нийтийн террас байлаа гэхэд
нөгөө талдаа тусдаа ганцаараа суудаг ч юм уу нэг тийм жижигхэн орон зай байдаг ч юм уу те. Ингээд ер нь хаус гэхээр одоо дахиад даблдаад орон зайнууд үүснэ л гэсэн үг. Яг нийт юм байна уу, хувийн байна уу гэдэг нь. Тэр нь бол магадгүй ингээд сонголтоор л тоо. Тийм л дээ. Тэгэхээр ер нь дэрэж л ойлгоо. Одоо жишээ нь яг ковид-ээр террастаа бол хүмүүлгэн террас нэр гараа суучмаар л үе байлаа шүү дээ. Гэхдээ сая айгүй их баригдлаа. Бараг л барцааж ажиллах шахсан шүү дээ. Тийм шүү дээ. Зарим нь бараг ажиллуулсан шүү дээ. Тэгэхээр тиймэрхүү нэг хүн гадны орнд зайтаа ингээд харьцах тийм боломжууд л хаусн дээр илүү байгаа. Тийм яг нөгөө хүн гэдэг чинь бас байгалийн амтан. Тэгээ монголчууд ч өөрөөсөө яг хуу бидний үндэс өгсөч одоо нүүдэлчин монголчууд гэдэг тэгэл гэрт те өсөн үедээ гараад агаараа амьсгалцдаг. Тэгээд бас нэг хүнээс сонсч ирсэн л да нэг судлаачаас одоо ингээд Монгол орн чи ийм том учраас бид нар ингээл гараал ингээл нөгөө чээж дүүрээ амьсгална гэлдэг чинь одоо яг ийм нэг дотоод нэг ийм байшинд орчхор чинь бас нэг юм хомигдмал болчихж байгаа шүү дээ. Тэгээ тэр хэрээрээ ийм нөгөө чээж дүүрээ ингээд нэг ийм амьсгалахаар яваа агаарт гарахаар үнэхээр гоё шүү гэл нөгөө бид нар ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр талаасаа бас их гоё сонирхолтой өнцөг байна л да. Тэ. Одоо ядглал сүлийн юм байрнууд ч мөн балконоо хаачдаг. Ядглал балкон дээр сууж чадхаа хэлчихэд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр ер нь гадны орон зайтай л төлөвлөх. Ер нь хаус ч гэлтгүй ирээдүйн апартментууд ч барыг тийм байна. Одоо ер нь бол харж ахт яг одоо үл хөдлөх талаасаа ч гэх юм уу одоо бид нар ч гэсэн өөрсдөө бас ингээл үл хөдлөхөд одоо байр орон сууцнд амьдарч байгаа. Тэгэл худалдаа авалт хийхэд бол яалтчгүй бас тэгээ гадаад харуулсан ямар байна. Яг бүгдээрингийн нэг цогц байлгах чадахгүй ч гэсэн ядаж дуучин манаас хоолч гэдэг юм уу. Тэгээ тэр талаасаа бас авч үзээд байгаа шүү дээ. Би энэ нэг 2021 оны Фитцкерг нөгөө архитектурын дээд шагнал гэдэг одоо манайхаар бол Нобелийн шагнал юм да тий. Тийм дэлхийн Нобелийн. Тийм дэлхийн Нобелийн шагнал тий. Энэ дээр энэ Анна Лакотон, Жан Филипп Весел гэдэг энэ хоёр хүний тухай бас судалж орчуулсан л да. Тэн дээр тэр хоёр хүний концепц ус их таалагдчихсэн нөгөө нураахгүйгээр устгахгүйгээр те одоо юу гэдгийг манайх ч нь бол одоо ингээл хуучныхаа барилгуудыг нурааж байгаа л дээр нь ингээл шинэ гоё шилийн юм барьж гэдэг юм уу те миний хувьд бол яг өөрөө архитектор хүн болохоор бас аль болох хуучныг ингээд нөгөө сэргээн засварлаад те ингээ нөгөө одоо жишээ нь Европ гэхэд чинь юугаар алдартай гэхээр яг л нөгөө хуучных нь барилгад айл одоо тэдгээр хааны үеийн гэдэг нөгөө тэдгээр зууны дундад зууны үеийн нөгөө барилгаа авч үлдсэн учраас хүмүүс тэрийг нөгөө зорж очиж үздэг штэ. Тий тэр талаараа таны хувьд яг нөгөө баримтлагдаг зарчим гэхээр одоо яг саяны миний одоо тэр ногоон байгууламжтай яг л энэ хоёр гэд байгаа тал ер нь мөн үү? Тий, ер нь одоо хотын хувьд бол энэ хуучны барилга ч юм уу лой санамжууд шүү дээ. Тий. Түүхэл гэсэн үг шүү дээ. Түүх. Тэгэхээр бид хэдийн тархитлогч гэсэн түүхээ мэдгүй бол цаашаа нэг хол явахгүй шүү дээ. Сар хүчин гэдэг шиг л. Тэгэхээр ялчгүй хамгаалах хэрэгтэй. Хамгаалах хэрэгтэй. Сэргээн завсарлах хэрэгтэй. Яа тэгэхээр тэр чинь тухайн үеийн одоо ядглал 80 60 70-80-аад оны үеийн архитектур гэхээр одоо энэ солийн төв оргоо тий үйлдвэрчний солийн төв оргоо 2000 ордон тэр чинь бас нэг тийм их тийм өөрийн гэсэн өгүүлбэртэй монголчууд нэг тийм хэв шинж хайсан барилгууд шүү дээ тий. Гэтэл бид нар Монгол барилга гэхээр л авчид гэрээсээ авчиж татаж ирэх гээд байдаг зөвхөн мэдээж гэрээсээ татаж ирэлгүй яах вэ? Гэхдээ бид нарт бас наан хийцэн бүр ойрхны туршилтууд байхад энийг бас өргөжлүүлэх ёстой ч гэдэг юм тий. Тэр нь одоо ямар туршилтуудыг хэлж байна да? Одоо энэ солийн төвөргөн энтрийг харахад бол орчин үеийн барилгыг Монгол барилга болох гэж нэг тийм identity үүсгэх гэж оролцсон байдаг байхгүй. Одоо элементүүдийг хараарай. За энэ драм билүү драм одоо тэр нэг морин толгой байдаг те. Чимэглэлээрээ оролдож үзсэн байгаа юм.
илүү ойрхны жишээнүүд бол соёлын төвөөрөг байгаа. Ерөнхийдөө ритмийг харах юм бол Монголын нөгөө сүм хийдүүд байна шүү. Одоо нөгөө том багнуудтай тийм пропорцн тэгс мөртлөө орчин юм байрлаа тийм үү. Одоо модернизмын юм байрлаа байхгүй. Тэгээ одоо нөгөө дээврийнхэн тэр яг нөгөө нэг 12 давхрынхан дээдлийн дээвэр маяр бас их уран шүү дээ. Тийм. Тэр чинь бидний хамгийн сүүлд хийжсэн, сүүлдж байхдаа нөгөө 80-аад онд хийжсэн модернизм үед хийжсэн бас муугүй тийм оролдлогод архитектурт хийжсэн. Тийм. Тэгэхээр бид нэр тэрийг тэндээсээ бас жишээ аваад 2000 онд өргөлжлүүлээд өшөө хөгжүүлээд явах хэрэгтэй. Тэ. Тэр хуучин зүйлийг нураад болохгүй. Одоо бид нар хохирлын улсын одоо амсч шүү дээ. 30-аад онд нураас баахан сүм хийдэх бид нар ямар байсан ч бүр санахгүй мэдгүй байгаа байхгүй. Одоо нэг түүхэд үлдсэн зурагнаас л харахаас биш үү? Тийм, баг ихэнхэн зураг үлдээгүй байдаг тий. Тэр Монгол архитектур гэдэг өнөөдөр Монгол архитектурыг хэлэхээр яг тийм бололдгүй байгаа байхгүй. Тастад нөгөө нэг гэрэл ярьж байгаа шүү дээ. Манай Монгол гэрэл нэг янз-янзын технологиор янз-янзын материалаар л хийх гэж үзээл тий. Энд чинь бид нар өөрсдөө дахиад хайжна гэсэн үг шүү дээ. Гэтэл бид нар тэр дундлынхын түүхийг баллаагүй байсан бол бүр хоошоо гэрлүүгээ авахраач үгүй ч тий. Тийм шүү дээ. Энэ дундаас авч жишээ аваад явах юм байгаа шүү дээ. Одоо жишээ нь Японы сүм хийдүүд гэхэд тухайгаа илэрхийлж байгаа. Тэрнээс инспирэшн авсан орчин Япон барилгууд нь ч гэсэн шил тойл болсон гэхдээ яг Япон юм шинжтэй барилгууд айгүй байдаг шүү дээ. Тэгэл хүмүүс ер нь яг одоо альва нэг улс оронд аяллаад явхаар аль болох нөгөө дээр үеийн хуучны түүх өгүүлсэн одоо барилга ч юм уу эсвэл нэг тийм цэцэрлэг түрээлэн ч юм уу очиж үздэг штэ тий. Тэгэхээр бид хэд бас ингээ нэг хойч үедээ дан ийм цементийн ширэнгэн гэдэг шиг ийм зүйл үлдээхгүйгээр бас тий манай ер нь энэ ч одоо зөвхөн архитектор хүний бас ажил биш болчиход байгаа байхгүй. Тэгээ бүх улс одоо Монгол иргэн хүн бүрийн л тий этик болчиход байгаа юм л да. Тэгэхээр зэрэг одоо бас тэр тал дээр бас манайхан бас ер нь жоохон бодолцож эхлэхгүй болов гэж ер нь бас оройтчил байх шиг байна. Яг уу нөгөө би бол яг нэлийн оптимистик байгаа юм. Эхэлж байгаа, эхэлсэн болов санаа зовоод эхэлсэн байгаа учраас тийм ч эхлэл гэсэн үг шүү дээ. Бид хэдийн хувьд яг Европтой харьцуулахад богинохон суурьшлийн төвхтэй л дээ. Тэгэхээр бид хэд ч одоо нөгөө суурьнгаас нүүдэлдээс суурин руу явж байгаа хүмүүс бас нэг өөрсдөө тодорхойлохгүй янз янзаар л үзээд байгаа. Тэгээ жоон замбраагүй л байгаа. Тэгэл нэг аюугаа олох л байх л та. Нэг хэвэндээ ороод цаашаа явах. Гэхдээ мэдээж хугацаа хэрэгтэй болов гэж бодсон. Яг одоо жишээ нь ингээл ядчил зүгээр наад зах нь л яг ингээл барилга байшингаа барьж болоход тэр хажууд нь ургаж байгаа модыг жишээ нь энэ Анна Лакотон энэ Филипп хоёрын тэр нөгөө архитектур гэхэд дунд нь тэр нөгөө том мод ингээ байж л байгаа байхгүй. Одоо өчнөө 50 60 жилийн настай ч юм уу 100 жилийн настай. Яг харьцангуй энэ хоёр бол анхны түүхэнд тэр нөгөө юунаас ихсэн байсан л да. Өмнөд Африкаас нөгөө халуун орн гэдэг утгаараа бас яг нөгөө манай Монгол шиг өвөл болдоггүй учраас бас арай нөгөө өөр байсан бах та төлөвлөлт хийхэд. Ядчил одоо нөгөө байгаа ногоон байгууламжуудаа багсамааргүй байгаа байхгүй тий. Одоо ингээл хит талдаас хамгаална. Тэгэл дуу чимээ тусгаарлна гэл одоо тэрийг бас ард иргэд маань ч тийм үү эсвэл бид нэр бас дуурах ёстой ч юм уу бас ногоон байгууламж байснаар ямар давуу талтай вэ гэдгийг бас хүмүүст ойлгуулмаар л байгаа юм л да. Гэтэл зарим газар ямар ч ногоон модыг аваад ингээл битүү ингээл асфальтцсан ч юм уу цемплж ирсэн тэгэл хит талд үүсэн дуу чимээнээс ахуулаад тий. Тэр бас бид нар манлайлах хэрэгтэй л да. Яг тэр талтай байлаа. Тийм. Одоо юу гэдэг нь захиалгуур жирлэх гэхэд адилхан л нөгөө хэрэв модоо үлдээх талаас нь зохиогч гэдэг юм уу те. Тэрийг захиалагчтай илүү ярих ч гэдэг юм, ойлгуулах ч гэдэг юм бас иймэрхүү үйлдэлүүдээс л эхлэх болов уу гэж хараад. Тэг яг бас нэг үе одоо бол бас харьцангуй нөгөө за ногоон байгууламж ер нь байх хэрэгтэй юм байна. Цэцэрлэг төрөлийн ийм зүйл байх хэрэгтэй юм байна гэл ядчил агаар нь хүртэл шал өөрөд гэж тийм. Би таны хувьд бас энэ нөгөө бүтээлүүдээс чинь харж байгаад энэ 4 points гэдэг энэ зочид бодлоо дэлхийн сүлжээж зочид бодлын зураг төсөлтэй бас танилцаад тэр бас их юм тийм яг нөгөө хүмүүс чинь юу яддаг юм байна л да.
гадаад дотоодоор аялаад эхлэхээр энэ зочид буудал гэдэг зүйлийн ач холбогдлыг бас их өндөр ойлгох юм уу гэж би харсан. Тэгээд энэ дээр энэ зочид буудлын концепт одоо тийм нэгэн хэвээ уйтгартай биш те. Саяхан Улаанбаатар зочид буудлын өмнөр нөгөө машинтай яваад идэх болохоор ерөөсөн анзаардаг юм байна. Засар ирж гадна талынх нь одоо нөгөө фасад нь нөгөө хуучин бидний мэддэг байсан Улаанбаатар зочид буудлыг өөрлөсөн байлаа. Тэгэхээр таны хувьд яг энэ зочид буудлын одоо сүлжээ зочид буудлын хувьд надад ч гэсэн нөгөө манай багш нар хэлдэг ус шүү дээ. Ийм хөдөлгөөнтэй байх хэрэгтэй тийм. Одоо гадна фасадны хувьд ч гэсэн тэр шийдлүүд их бас онцгой санагдсан л да. Эсвэл энэ зочид буудлын төлөвлөлт цаанаасаа ийм стандарт байв уу? Бас энэ мэдээж нөгөө архитектурын бас санаанууд явж байгаа бах та. Энэ талаар бас ер нь зочид буудлын барилгын төлөвлөлт дээр одоо ямар тийм шинэлэг зүйл гэх үү? Эсвэл яг нөгөө сүлжээ зочид буудлууд болохоор яг тэр нөгөө норм стандарт нь илүү өндөр байсан уу? Энэ талаар бас хуваалцаач. 4 points by Sheraton гэдэг энэ Michel City дотор баригдаж байгаа эрх хавраас ер нь барилгын ажил эхлэх баг. 4 points-ийн хувьд өөрсдийн юутай юм бэлээ? Дизайн багтай юм бэлээ. За. Тэгээд мэдээж шаардлагууд нь байдаг. Гэхдээ яг 4 points-ийн хувьд бол 4 хоттой буудлын зэрэглэл учраас бас их таттай биш юм байлаа. Дээрээс нь яг тухайн орон нутгийн буюу одоо Монголын архитектуруудыг бас хүлээн зөвшөөрдөг юм байна. Яг том буудлууд нь бол бас өөр илүү яг өөрсдөө өөрсдөө харьцдаг архитектуруудтай харьцдаг гэж магадгүй юм байна л да. Яг дөрөв хоттой буудлал болохоор бас харьцангуй гайгүй байсан. Нэг 2 сар орчим дизайн тимтэй хамтарч ажиллаад тэгээ энэ зэндээ зочид буудлын ер нь их хамгийн хэцүү юм бол ерөөсө хөдөлгөөн юм байлаа. Одоо зочдын хөдөлгөөн урсгал евкац гэж яриад байдаг шүү дээ. Зочдын урсгал артлын сервис урсгал шүү дээ. Дэвсгэр даваагаар харах гэдэг ч юм уу тийм ингээд хоол зөөх гэдэг. Энэ хоёрыг салгахад ер нь жоохон төвхтэй байсан. Газрын хувьд их урт нарийнхан газар учраас их төвхтэй функцүүд бол нэлээд төвхтэй. Нарийнхан болчоор одоо нөгөө галын аюулгүй байдал нэгдсэн талаас ч гэсэндээ тий хүмүүсийн хөдөлгөөн энэ тал дээр нэлээд хэцүү байсан. Яг ер нь тийм тэгээд зөвшөөрүүлж чадсан л да. Өөрчлөсөн дизайн байгуул зөвшөөрсөн. Тэгээд эрхчлээс байрлалаа. Гадна тэр фасад өдрийн үед гадна фасадны хувьд бол яг мэд Тэднийхээ тийм шаардлагатайс нь заавалчгүй одоо жишээ нь одоо энэ Шангрила Мангрила гэдэг чинь бас нэг стандартаа байгаа гэдэг чинь ерөөхдөө фасад нь юм байх. Шират 4.0 бол гайгүй юм байлээ. Одоо яг бидний энэ санал болгосон фасадыг ерөөсөө ямар ч комментгүйгээр зөвшөөрсөн. Тэгэхээр энэ дээр бол бид нар илүү динамик илүү уултаа шүү дээ. Тэгэхээр уул руу илүү харсан хандсан нэг тийм юутай фасадтай хийгээд тийм илүү нөгөө зочдод одоо хоошо харах гэхээр хоошо юм дандаа гэр харах харагдаад байна. Тэгэхээр урагшаа илүү хандуулаад бүх өрөөгөө дандаа урагшаа харуулж хийсэн байгаа тийм. Манайхан чинь одоо сая хизээ хэлээ нөгөө асем хийхдээ яг зочид буудлын хэрэгцээг ерөөхдөө ингээд айгүй хүмүүс бол мэдэрлээ шүү дээ ингээд одоо юу гэдгийг гаднаас зочид ирдэг. Үгүй заавал гаднаас ч ихгүй бид нар ч гэсэн бас өөрсдөө хаяа яагаад зочид буудлаар тэг үйлчлүүлж болохгүй гэж тэр одоо зочид буудал хэрэл нэг юм бас нэг юм одоо яг хүмүүсийн хандлага арай өөрчлөгч л байгаа хэл та тий. Тэгэхээр зочид буудлын хэрэгцээ тэгээд бас энэ нөгөө аялал жуулчлалын салбар өөрөө хөгжүүлж гисэндээ энэ бас хүмүүс нь уулна ирээд гоё амрах гад аялах гад байдаг бас тэр нөгөө нэг зочид буудлын стандарт маань өөрөө доогуур байх юм бол бас энэ салбар маань бас өөрөө нэг тийм бас хөгжилт нөлөөлөлтийн бас зарим нэг тодорхой сегментүүдийн хандлага ч гэсэн тийм байт юм байна. Үүдээ тэр зэрэглэлийн буудлын байхгүй бол тэр тийш очихгүй гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр бидний ялч буудлын стандартыг дээшлүүлэхийн төлөөл байх ёстой л доо. Олон улсын сүлжээнд орж ирж байгаа нь өөрөө ч гэсэн зочид буудлын ялангуяа аялал жуулчлалын салбар ч гэсэн нэлээд том архицууд
гэж хараад байна. Тийм шүү дээ. Сая бас ингээл ковид боллоо, ингээ хүмүүсээ тусгаарлана гэл нөгөө хэдэн одоо зочд буудлаас хэрэгтэй юм байхгүй боллоо шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь аль болох бид нар ингээл одоо илүү сайжруулаад явахын төлөө ингээд бас архитектурууд ч гэсэн ингээд бас шинэ бүтээл хийгээд ингээд явж байгаа бас хувийн зүгээс ч гэсэн ер нь их баяртай байна. Тийм. За тэгээд өнөөдөр бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага бас өөрийнхөө бүтээлүүдээс одоо бас шинэ содон шийдлүүдээс харамгүй уулзсан танд маш их баярлалаа. Тэгээд цаашдаа уран бүтээлд нь уран бүтээл гэж ярьдаг штеп бид нар тий. Одоо архитектор хүмүүс ч юм одоо би бол уран бүтээл гэж ярих хэрэгтэй. Өндөр амжилтыг хүсье. Тэгээд бас Монгол улсынхаа өнгө төрхийг тодорхойлсон олон бүтээлүүдийг төрөөрэй гэж хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээ намайг урьж оруулсанд бас баярлалаа. Та бүхний ажилд нь ч гэсэн амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа.